аймгийн хэмжээнд хэрэгцсэн хонгорын хүүхэд хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын номгон сургуулийн урт насны багштай 10-ын анги энэрэнгүй хүмүүнлэгээр шалгарлаа. За сайн байцгаана уу хүмүүстээ. За Баянгор аймгаас зохион байгуулагдсан хонгорын хүүхэд хөтөлбөрийн хүрээнд сургуулиасаа шалгарч Баянгор аймгийн хэмжээнд та бүхний хийсэн бүтээсэн ажлууд маань явсан байгаа. Материалууд чи яваад тэргүүн барьжсан байна. Баяр хүргэе хүмүүстээ. За тус анги нь 2024 оны сургуулийн шилдэг ийм анги болсон байгаа. Энэ анги маань удаа дараа хүмүүнлэгийн ажилд амжилттай оролцож сургуулийнхаа бас хүүхэд багчууд эцэг их бусад төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажилладаг ийм одоо сайхан анги хамт олон байнамаа. Тус анги нь өөрсдийн авьяас чадвараа хөгжүүлж, үндэсний өв уламжлал дүүх соёлыг дээдлэн суралцаж, бие биенээ хүндлэн бид хамтдаа суралцаж хөгжинэ гэсэн эрхэм зорилготойгоор бие биш бид урендор жилд нэг сайн дурын бүтээлч ажлыг өрнүүлдэг байна. Тухайлбал 2023 онд хортой хог аягдал болох батарей цуглуулах хайрцгийг сургуульдаа байршуулан байгаль дэлхийг хайрлан хамгаалах хортой хог аягдлыг зориулалтын савнд хаяж сурах дадлаг хэмжлийг бусдад ойлгуулж нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулсан бол 2024 онд асрамжийн газрын ахмадуудад туслах зорилгоор нэг сурагч нэг ханд баян зохион байгуулсан. Мөн 2025 онд хавдартай хүүхдэд туслах сайхан сэтгэлийн хандивын үйл ажиллагаанд оролцож байсан бол 2026 онд сургуулийнхаа 1-р ангийн багш нарт туслах 14 хоногийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан байна. Тус аянд сурагчид хичээлийнхээ бус цагаар өөрсдийнхөө цаг завыг гарган сайхан сэтгэлээр туслахын зэрэгцээ багш нараас их зүйлийг сурч мэдсэн үлгэр дуурай авсан 14 хоногийг өнгөрүүлсэн байна. За манай анги нь 29 сурагчтай. За хүмүүнлэг энэрэнгүй анги төрөлд оролцоод тэргүүн байр эзэлсэндээ баяртай байна. Энэ хүрээнд манай анги нь 5 багт хуваагдаж за өөрсдөө төлөвлөгөөг нь гарган 1-р ангийн багш нарт туслах үйл ажиллагаа өрнүүлсэн. За энэ үйл ажиллагаанд сурагчид маань бага ангийн багш нарт сурагчдыг уншуулах, бодуулах, жагсааж, гаргах, оруулах, үдийн цайнд оруулах, за мөн эцэгчүүдэд одоо оройд харахт нь хүлээлгэн өгөх, за багшийн ажилд тусдыг болох үднээс одоо сайхан сэтгэлээр туслах үйл ажиллагааг өрнүүлсэн. Энэхүү аянд оролцсноор хүүхэд юу сурч, юу мэдэж, яаж хөгжиж байгаа юм бэ гэвэл маш олон зүйлийн төлөвшлийг биеэрээ мэдэрч идэг. За жишээ нь багаар ажил сурах, багш болон бусад сурагчид тагаа яаж харилцах вэ? Харилцааны соёлд суралцж идэг. За тэгээд зөв мэдлэх, хүндлэх, бусдаас суралцах, за зөв төлөвшөлтэй болох, цаг баримталд сурах, төлөвлөгөө гаргах, бие даад суралцах гэх мэт чадваруудыг давхар авч идэг гэж миний хувьд боддгоо. Тийм учраас бид бүхэн бага ангийн багш нартай туслах 14 хоногийн аяныг өрнүүлсэн байгаа. 10-ын ангийн 3 сурагч манай ангид ажилласан. Миний бие нь болохоор 1-р ангийн багшийн хувьд хүүхдүүдийг дэмжиж тусалж хамтран ажилласан. Тэгээд эдгээр хүүхдүүд маань бол хүүхдүүдтэй илдэг, зөөлөн, зөв харилцаж сайхан хамтарч ажилласан. Өдөр тутмын үйл ажиллагаанд маань тусалж дэмжиж ажилласан. За ингээд эдгээр хүүхдүүдтэй энэ сайхан хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулсан 10-ын ангийн урт насны багштай анги хамт олондоо сурлага хөтөлбөрийн өндөр амжилт хүсье. 2-7 хоногийн хугацаатай үйл ажиллагаагаа явуулаад одоо бага ангийн багш нар ямар хүнд хэцүү ажил хийдэг, чимээ шугамтай орчинд олон хүүхдүүдтэй ажилладаг болохоор аюул их стресстэй санагдсан. Маш хичээлтэй ажилладаг бага ангийн багш нартай тусласандаа бид нар баяртай байгаа. Мөн хөтөлбөрийн хүрээнд сургуулийнхаа дүүхэн нийгмийн ухааны багштай хамтран 5 цагийн шав сургалтыг ангид авч сурагч бүр 5-7 үеийнхээ угийн бичгийг хөтөлж сурсан. Сургалтанд хамрагдсанаар сурагчид ураг удам өв соёл, зан заншлаа мэдж мөн бусаддаа түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ ахмад үеийнхээ түүх намтар амьдралын дуршлагаас суралцаж гэр бүлийн үндсэний эв нэгдлийг эрхэмлэх үзэл хандлагыг ойлгож байгаа нь чухал ажил бүтэлтэй арга хэмжээ болсон юм. За бид бүхэн энэрэнгүй хүмүүнлэг анги төрөлд оролцож тэргүүн байр эзэлсэндээ туйлын их баяртай байна. За цаашид бид сайн үлсийнхээ энийг үргэлжлүүлэн шинэ бүтээлч санаачлагтай сайн үлсийн аянуудыг зохион байгуулах болно.